Ямар навшин зүт вэ? Gotta get up. Anyway, намайг Joy гэдэг. Joy or chill? Би юу гэдэг лээ? Тийм саналаа. I'm a filmmaker. Тийм ээ, би кино бүтээгч. Маш сайн кино бүтээгч. Хараал идэж. Гэхдээ надад өөр ингэс нэг ч кино байхгүй. Сайн уу залуусаа, welcome back to my YouTube channel. Энэ жил миний амьдралд томоохон өөрчлөлтүүд гараад тэгээд тэр өөрчлөлтөндөө дасан зохицохын тулд нэлээд цаг хугацаа шаардсан. Залуу үеэсээ хойш мөрөөдсөн, зорьсон тэр зорилго маань burnout болоод бүр тархинасаа хальж гараад амьдралд минь, эрүүл мэндэд минь, харилцаа, мөнгө, төгрөг бүх юмд минь нөлөөлөд сүүлийн ер нь 2 жил л байлцсандаа 2 жил хагас ч юм уу. Тэгээд ер нь Сталинградын толтонд орж байгаа юм шиг л надад хэцүү байсан. Гэхдээ эцэст нь би ялсан. За тэр яг би хүүхэд байхасаа л ер нь бол кино хийхийг мөрөөддөг байлаа. Бүр жоохон байхасаа би ханандаа орныхаа цагаандаа өглөгчгөөд тэгээд кино прожектороор кино үздэг байлаа. Тэгээ манайдас хэлсний кино аппарат, зургийн аппарат гэдэг байсан. Тэрээр ерөнхийдөө бол би тоглож өссөн. Гэхдээ зөвхөн аавыг зөвшөөрсөн үед миний амьдралын том өөрчлөлт гэдэг маань мэдээж сайн тал руугаа одоо бол надад мөрөөдлөө биелүүлэх боломж гарч ирж байгаа болов уу гэж харагдаж байгаа. Ер нь бол single mom-ын хувьд зорилгоо мөрөөдлөө яг ингээд биелүүлээд явах тийм цаг хугацаа мөнгө бол хамгийн том асуудал байсан. Одоо ч гэсэн байгаа. Гэхдээ яг би найз залуутайгаа буцаж нийлээд одоо 10 сар болж байна. Бид нэр шинэ байшинд орсон. Тэгээд ер нь бол амьдрал маань арай жоохон цаг завын хувьд надад боломж гаргаж өгч байгаа санагдаж байгаа. Гэхдээ надад нэг том асуудал бас байгаа. Юу гэхээр кино гэхээр надад баг хамт олон байхгүй. Тийм сайн мэргэжлийн техник хэрэгсэл байхгүй. Надад студ байхгүй. Гэхдээ альва боломж асуудал гаргалгаа гаргах замаар орж ирдэг шүү дээ. Тийм болохоор би нэг юм гаргалгаа гаргасан. Here's my idea. Кино буюу film, cinema гэдэг үндсэн 3 категоритой. Narratives буюу уран сайхны энэ болохоор үргэлжилсэн зохиолын дагуу жүжигчид тоглоод тэгээд уран бүтээлчид нийлж хийгээд үзэгчдэд хүргэдэг кино гэлдэг. Дараагийнх нь болохоор documentary буюу баримтат кино. Энэ болохоор бодит байдлыг баримтжуулсан, дөрвжүүлсэн байдлаар үзэгчдэд хүргэдэг энэ киноны төрөл. Гурав дахь нь болохоор experimental буюу avant-garde art гэсэн жолно. Ийм 3 төрөл байдаг. Experimental төрөл болохоор кино бүтээгч маань өөрийнхөө үзэл бодол, амьдралыг харах үнцгтэй энэ бүхнээ үзэгчдэд ингэж үзүүлж байгаа өөрийн гэсэн тийм илүү тийм дотоод ертөнцийг харуулсан тийм авангард бүтээлүүдийг хэлдэг. Миний хувьд болохоор 4 дахь категорийг би тодорхойлоод тэгээд тэрнийхэн дагуу кино хийе гэж бодлоо. Энэ юу гэхээр сошиал медиа хөгжсөн цагаас хойш ер нь бол үндэс суурин тавигдсан гэж би харж байгаа. Дээрх 3 категори нь болохоор үзэгчдэд ингээ уран бүтээлчд хийчгээд хүргэдэг байсан. Харин миний тодорхойлж байгаа 4 дахь категори бол үзэгчид уран бүтээл рүүгээ өөрсдөө ирдэг ийм категори. Юу гэсэн үг вэ гэвэл үзэгчид кино бүтээгч хоёр шууд харилцаа үүснэ. Нөгөө дээгүүр үзэгчид маань бас киног хаашин чиглүүлэх үү гэдгээ шийднэ гэсэн үг. Тэгэхээр миний тодорхойлж байгаа энэ 4 дахь категори бол түрүүний 3 категорийг нийлүүлсэн. Дээрээс нь үзэгчдийг оруулж ирсэн 4 дахь категори би нэгэ Unison Cinema гэж нэрлэж байгаа.
Харин миний YouTube сувгийн хувьд бол би яг энэ цаг мөчөөс яг одооноос full time YouTuber болж байгаа. Тэгээд миний карьер YouTube сувгаар эхэлж байна. Босооч киногоо гэж. Дараагийн видео энэ бөмбөгийн тухай. Бөмбөг.